Монголд хүүхдийн эвэг сангийн 30 жилийн ай тохиож байна. Тус байгууллага өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал руу чиглэсэн 40 орчим сая долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан байна. Хүүхдийн эвэг сан 1994 онд Монголд үйл ажиллагаа эхэлжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 20 гаруй орны 80 гаруй санхүүжүүлэгч байгууллагын дэмжлэгээр 40 орчим сая ам.долларын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. 30 жилийн хугацаанд бид нар маш олон тооны төсөл хөтөлбөрүүдийг Монгол улсын бүх аймаг, хот, Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн байгаа. Тухайлбал бидний ажилладаг салбар бол хүүхд хамгааллын салбар байгаа. Анх үйл ажиллагаа бид нар эхэлж явах үед бол манай Монгол улсын хувьд бол шилжилтийн ийм хүнд нэлээд цаг үе байсан. Тухайн үед бол орон гэргүй хүүхдүүд, гудамжны хүүхдүүд гэж бид нэрлэдэг байсан. Энэ хүүхдүүд бол маш их байдаг байсан. Тэгэхээр хүүхдийн эвэг сан анх үйл ажиллагаа эхлэхдээ бол энэ хүүхдүүдэд зориулсан юм төв хамгаалах төвүүдийг анх байгуулж үйл ажиллагаа эхэлж исэн байдаг. Одоо бид нар сүүлийн 30 жилийн тооцоогоо харах юм бол нийтдээ нэг 40 сая долларын одоо ингээд төслийг Монгол улсад хэрэгжүүлсэн байгаа. 40 сая доллар маань нэг 240-50 орчим төсөл болж ингээд Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжсэн байгаа. Тэд хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах зорилготой юм а. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж гэсэн үндсэн чиглэлүүдээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот болон 7 аймагт салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тийм зөрчигдсөн эрхийг сэргээ идэлүүлэх тал дээр одоо талуудын чадварыг бэхжүүлэх тийм ээ. Түнчлэн буцаагаад одоо нөгөө хүчрхийлд өртсөн хүүхэд хүчрхийллийн гэрч хохирогч гэмтэргийн одоо гэрч хохирогч болсон хүүхдүүд түнчлэн одоо хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүд гээд эдгээр хүүхдүүдээ бүгдээр ингээд буцаагаад одоо сурах эрхийг үргэлжлүүлэн одоо хэрэгжүүлэх дээр нь хамгаалах үйл ажиллагаан дээр сургууль хамтарсан баг эцэг эхчүүд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг дээр бол анхаарлаа тавиад ингээд ажиллаад явж байна. Монгол улсад одоо хүүхд хамгааллын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, хүүхдийн эрхийн байгууллагуудыг хүүхдийн эрхийн одоо чиглэлээр ажиллаж байгаа төрийн бас байгууллагуудыг чадварчлуулах энэ чиглэлээр бол маш их олон зүйлийг хийсэн. Үр дүнтэй одоо хэрэгжүүлсэн төсөл санаанууд нь бол амьдрал дээр ингээд бодитойгоор хэрэгжээд үлдсэн, хэвшсэн үлдэцтэй ийм сайхан үйл ажиллагаанууд хийдэг. Энд нь бол бид нэр маш их баяртай байдаг. Хүүхдийг эвээх сан нь дэлхийд 1919 оноос ажиллаа эхэлж, өнгөрсөн хугацаанд 100 гаруй улсад өргөжинтэлж 120 улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм а. Хүүхдийн эвээх сангийн 30 жилийн ойд гадаад хотуудын санхүүжүүлэгч байгууллага, захиргааны байгууллагын удирдлага төлөөллүүд болон хамтрагч талууд үе үеийн ажилтнууд оролцсон юм а.